За хиймэл шүлбэрийн хувьд өнөөдөр бид бүхний брэнд болж байгаа гэж хэлэхгүй хамгийн сайн гэж ард түмний дунд нэрлэгдэж байсан зүйл нь бол миний энэ гарт байгаа имплант хэмээх энэ 3 дахь шүтлэлт гэж ярьдаг да монгол хүмүүс. Үүний талаар товч тайлбар өгье. Имплант гэдэг зүйл маань анх бол ердөөсөө шинжлэх ухаанд гарч ирэхдээ бүтэн амны хөндөлөө шүдгүү хүмүүст зориулж гарч ирсэн байдаг. Тэгээ одоо ингээд хөгжлийн 60 жилийн түүхэнд өнөөдөр имплант бол нэг шүдний согдог хүртэл нөхөн сэргийг дэргэлж ирсэн. 2 үе шаттай энэ имплант маань хийгддэг байна. Нэгдүгээр үе шат нь хаалганы тусламжтай имплантын суулгац суун, үүний дараа имплантын абатмент буюу бидний шүдэнд харагдах цагаан шүд маань суух энэ абатмент байна. Үүний дээр энэ бид нар согцлын тусламжтай хиймэл бүрээс буюу цогцсон хэсэг сууснаар энэ имплант гэдэг зүйл бүрэлддэг байна. Тэгэхээр энэ имплант гэдэг зүйл маань өнөөдөр шинжлэх ухаанд 3 дахь шүтлэлт буюу сүүн шүд, байнгын шүд, үүний дараа имплант байгаа. Тэгэхээр энэ имплантыг цаашдаа удаан жил хэрэглэхийн тулд үйлчлүүлэгчийн насны байдал их чухал байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үүний арчилгаа хамгаас чухал гэдгийг би та бүхэн зөвлөмөр байна. Энэ имплант гэдэг зүйлийг гадны өндөр хөгжилтэй оронд хийлгээд ирж болно та гагцгүй. Хийлгэж ирэхдээ энэхүү имплантынхаа мэдээлэл, хэмжээ, сайз бүх юмыг авч ирсээр Монголд магадгүй энэ имплант бол хөдөлн мэдээж хүний гараар бүтээгдсэн зүйл янз бүр болно. Бүрээ сагарах энэ тохиолдолд бол та үнийг өөрийнхөө мэдээллийг авч ирснээр Монголд төвөггүй эмчилүүлж болно.